Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр тоог стандарт төгсөд хэрхэн бичдэг талаар сэргээж давтацгаая. 520,000 гэсэн тоог стандарт төгсөд бичих даалгаврыг гүйцэтгэж зөв хариуг олцгооё. Үүний тулд бүх тоог А-г үржих нь 10n гэсэн стандарт төгсөд шилжүүлнэ. Энд n эрг эсвэл сөрөг бүхэл тоо байна. А нэг буюу түүнээс их 10-аас бага хүслийг хангах тоо байна. За бидний бодлогод А хэд байж болох вэ? А нэгээс их 10-аас бага тоо байх ёстой. Ийм тоо бол 5.2 байна. 520,000 гэсэн тооны стандарт хэлбэрт бичих А тоо нь 5.2 боллоо. Одоо энэ нь ямар тоо байхыг олж тогтооё. $520,000 нь 5.2 үржих нь 100,000 буюу 15 зэрэг дээр хэмжүүлсэнтэй тэнцэв. Ийм бидний бодлогын стандарт хэлбэр нь 5.2 үржих нь 15 буюу бодлогын зөв хариу С байжээ. За дараагийн бодлогонд анхаарлаа хандуулъя. Тэг бүхэл 10,000-ны 56 гэсэн тооны стандарт хэлбэр нь 5.16 үржих нь 10.3 байна. Үүнийг шалгаж үзье. 5.16 үржих нь 1000-ны 1 буюу 10,000-ны 56 болно. Үүнийг 10-ын тодорхойгоор илэрхийлж бичвэл тэг бүхэл 10,000-ны 56 болж бодлого зөв байна. Дээрх хоёр жишээнээс мэлтгэгч нь хэдий дээрэг эсвэл сөрөг байгааг ажиглаж дүгнэлт хийгээрэй.